түрүүчийн бүтэн соёлоор болохоор 1-р Коринтын 6-р бүлгийн төгсгөлийн хэсэг байсан. За энэ болохоор 12-оос 20-р эшлэл. За тэгээд үндсэн гол санаа маань болохоор бид нар бие махбодороо зүрх сэтгэлээрээ байгаа бүхнээрээ эзнийг алдаршуулах хэрэгтэй. Яг гэвэл бидний энэ бие махбод бол Бурхны ариун сүнсний оршдог өргөө гэж хэлсэн байгаа. Тийм учраас та нар бие махбодороо өөрсдийгөө Бурхан зориул, өөрсдөө эзнийг алдаршуул. Тэгээд садар самуунаас зугт гэж хэлсэн. Тэгээд булган маань бид нар садар самуунаас зугтах тухай нэг жишээд авчирсныг та санаж байгаа бах тий. За тэгвэл яг одоо энэ цагтл маань яг энэ сэдвэрээ ингээд одоо цаашаа үргэлжилж байгаа. Мэдээж энэ цагтлыг анх бичгэд 7-р бүлэг, 6-р бүлэг гэсэн хуваалт байгаагүй. Энийг үргэлжилсэн урт цагтл байсан. Тэгвэл яг одоо Паул маань цаашаа бидэнд үгээ айлнаа. За тэгвэл энэ хэсгийг цөмөрөө 3 хуваагаад уншия. 7-р бүлгийн 1-ээс 24-ыг уншихдаа эхлээд цөмөрөө 1-ээс 9-р эшлэлийг уншия. Тэгээд тайлбарлаад тэгээд дараагийн хэсэг рүү ороод тайлбарлаад явъя. За 7-гийн 1-ээс эм хүнд хүрэхгүй байх нь эр хүнд зүгээр гэж та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл садарлахгүй тулд эр хүн бүр эхнэртэй, эм хүн бүр нөхөртэй байгээ. Нөхөр нь эхнэртэй, эхнэр нь мөн нөхөртөө үүргээ биелүүлэг. Эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин нөхөрт нь байна. Үүнчлэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна. Өөрсдийгөө залбирал зориулахаар тохиролцсон цагаас бусад үед нэг нэгнээсээ бүх холд дараа нь дахин хамт бай. Та нарыг бие барьж төвчихгүйгээр чинь сатан бүү уруу татаг. Харин үүнийг би тушаал бус зөвшөөрөл болгон хэллээ. Бүх хүн над шиг байгаасаа гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүр өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг. Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүс над шиг байгаасаа хിവэрэ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. Гэвч хэрэг тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг учир нь шатаж байснаас гэрлэхэн дээр эхнэр нь нөхрөөсөө 9-р эшлэл. За энэ хэсэг маань болохоор Паул гэрэлсэн гэр бүлүүдэд, итгэгч гэр бүлүүдэд хандаж бичсэн загтал байгаа тийм. Мэдээж энэ дотор Коринт хотын дотор Ихуда гаралтай хүмүүс ч байсан, грек гаралтай, харь үндэсний янз янзын хүмүүс байсан. Тэгээд зарим нь Христээр ирээд Христэд итгээд нэлээд удацсан, зарим нь удаагүй шинэвтер янз янз байсан байгаа. За тэгээд энэ дунд тэгвэл Коринтын нэг үгийг хэлснийг нь одоо Паул хэлж байна те. Юу гэсэн бэ гэхээр эм хүнд хүрэхгүй байханд эрэгтэй хүнд дээр юм байна гэж та нар бичсэн гэж байна. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр энэ хэсэг маань үндсэндээ гэрэлсэн хосын бэлгийн харилцааны тухай ярьж байгаа. Анх ингээ уншихад яг шууд ойлгомжтой биш байж магадгүй. Яагаад гэвэл энэ хэлж байгаа хэрэглэж байгаа үг нь болохоор нөгөө нэг шууд хэлээгүй, яг юм тойруу аргаар шууд бусаар нөгөө өөр үгээр төлөөлүүлэн ярьдаг юм байдаг шүү дээ, тийм. Яг тийм учраас одоо жишээлбэл эм хүнд хүрэхгүй байх гэдэг нь бэлгийн харилцааг хэлж байгаа. За дээрэс нь та нар ойрт хамт бай гэж байгаа нь болохоор бас л яг адилхан бэлгийн харилцааг хэлээд байгаа. Тэгэхээр яг энэ хэсэгдээ бид нар гэрэлсэн хосын ялангуяа итгэгч гэр бүлийн тухайд энд одоо ярьж байна гэсэн. За тэгвэл грек соёлын хувьд яг энэ 1-р зууны үед, шинэ гэрээний үед ер нь бол садар самааны асуудал маш их илбэг байсан. Гэр бүлийн доторч, гэр бүлээс гадуурч, гэрлэхээс өмнөгч одоо бэлэвсэн хүмүүсийн дунд ч гэсэн ер нь бол энэ садар самааны асуудал маш задгаа, замбраагүй байсан. Тийм учраас одоо тэгвэл яг энэ итгэгч хүмүүсийн хувьд тэгвэл Бурхны хүсэл юу юм бэ? Бурхан юу гэж биднээс итгэгч хүмүүсээс юу хүсдэг вэ гэдгийг дээр Паул маш тодорхой хэлж өгч байгаа. Тэгэхээр та нар садрахгүй тулд эрэгтэй хүн нь эхнэртэй, эм хүн бүр нөхөртэй байг гэж. Яг гэвэл зарим нь гэрэлсэн, гэрлээгүй мөртлөө ингээд янз бүрийн харилцаа үүсгээд харилцаанд ороод яваад ирсэн. Яг тэр асуудлыг одоо энд хөндөж байгаа. Тэгээд цааш нь маш тодорхойгоор эхнэр нөхөр хоёрын тухай хоёуланд нь Паул яг энэ эрх тэгшээр ярьсан байна. Зөвхөн нөхрийн тухай яриад нөхөр бөө асуудал байна гэж яриаггүй. Эсвэл эхнэр
Бүх асуудал байна гэж юусоо яриаггүй. Асуудлыг ярихдаа нөхөр ч юм байх хэвээр, эхнэр ч юм байх хэвээр гэж яг дандаа эрх тэгшин яг эхнэрийн хэлснийхаа дараа нөхрөө хэлээд эсвэл нөхрийн хэлсний дараа эхнэрийн тухай хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг аль нэгийг нь сул учраас эсвэл аль нэг нь илүү проблем болоод байгаа учраас гэдэг өнцгөөс юусоо ярихгүй байгааг та нар ажиглаарай. За энэ дээр хэлж байгаа. Тэгвэл эрэгтэй хүн болгон эхнэртэй байг, эм хүн бүр нөхөртэй байг. Тэгээд цааш нь нөхөр нь эхнэртэй, эхнэр нь мөн нөхөртөө үүргээ гүйцэтгэх гэсэн ба. Үүргээ биелүүл. Энд ямар үүргийн тухай яриад байгаа гэхээр гэр бүлийн харилцаан доторх бэлгийн харилцааны үүргийг нь яриад байгаа. За тэгээд цааш нь 4-р эшлэлдээ эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь байхгүй. Харин нөхөрт нь байна. Үүнчлэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна. Яг адилхан хэлээд байгааз нөхөрт нь хэлээл яг дагуулаад араас нь эхнэрт нь яг адилхан зүйлийг тэнцвүүхэн хэлж байгаа. За тэгээд энэ бол ерөнхийдөө маш сонирхолтой нэгэн одоо бас тайлбарлах хэсгүүд энэ дотор яваад байгаа. Өөрийнхөө биеийг мэдэх эрх нь өөрт нь байхгүй гэж хэлсэн байгааз эхнэр хүний хувьд нөхөр хүний хувьд харин эрх нь хэнд байгаа гэж байна. Нөгөө талдаа. Тэгэхээр та бид нар ялангуяа эхнэр нөхрүүдийн хувьд энэ зөвхөн эхнэр нөхрийн хувьд та хэнд харьяатай биеийг авч явж байгаа юм бэ? Эхнэртэй юм уу нөхөртэй? Таны биеийг та ганцаараа биш гэсэн үг. Библиэлд юу гэж байдаг вүлээ? Эр хүн эцэгийнхээ орхиод эхнэртэйгээ нийлээд нэг бие болдог. Тэгвэл яг энэ нөгөө нэг бие болно гэдгийн нэг практик хэрэгжүүлэлт нь энэ гарч иж байгаа гэсэн. Би эхнэртэйгээ эсвэл нөхөртөөгөө нэг бие болсон учраас миний энэ бие зөвхөн миний биш болсон гэсэн. Энэ миний бахан бие оюун бодол зүрх сэтгэл миний амьдрал маань одоо хин нэгнтэй хуваалцдаг бид хоёр нийлээд нэг бие болсон учраас би энэ бие тэгвэл зөвхөн өөрийнхөө төлөө арчлах биш ханыхаа төлөө нөхрийнхөө хүмүүсд эхнэрийнхээ төлөө бас би халамжлаж анхаарч тордох ёстой гэсэн үг. Тэгвэл энэ биеийг би эрүүл авч явах нь энэ биеийг би зөв авч явах нь зөвхөн өөрийнхөө төлөө биш би ханыхаа төлөө бас хийж байгаа юм байна. 5-р эшлэлдээ өөрсдийгөө залбирал зориулахаар тохиролцсон цагаас бусад үед нэг нэгнээсээ бүх холдож байгаа. За энэ дээр нэг нэгнээсээ бүх холд гэдэг нь болохоор бас л яг адилхан бэлгийн харилцааны тухай ярьж байна. Тэгвэл бэлгийн харилцаа гэдэг бол Бурханаас гэр бүл зориулж өгсөн эхнэр нөхрийн хоёрын маш дотн харилцаанд зориулж өгсөн бэлэг байна. Би дахиад хэлье. Бэлгийн харилцаа гэдэг бол эхнэр нөхөр хоёрын дунд байхад Бурханаас өгсөн бэлэг. За энэ бол бэлэг гэдэг нь сайхан зүйл гэсэн үг. Бэлэг гэдэг нь Бурханаас бид нар талархалтайгаар хүлээж авах зүйл мөн гэсэн. Энэ бол завхай, замбраагүй, балиар зүйл бол биш. Харин энэ бол яг гэр бүлийн харилцаан дотор эхнэр нөхрийн дунд Бурханаас өгсөн бэлэг байна. Тийм учраас энэ дээр Паул шууд ерөөсөө бэлгийн харилцааны тухай маш ойлгомжтойгоор хоёр талд нь хоёуланд нь бүр хүн арай ойлгохгүй үлдчих юм биш байгаадаа гэсэн маягаар нөхөрт нь хэлээд араас нь дахиад эхнэрт нь хэлээд байна. Тэгэхээр та нар өөрсдийгөө хэрвээ залбирал зориулахаар тохиролцсон бол тэр хугацаанд та нар бэлгийн харилцаанаас зайлсхийж болох юм аа. Харин тэрнийхээ дараа та нар эргээд тэр харилцаагаа сэргээгээрээ тэр харилцааг байлгаарай гэж Паул хэлж байгаа. Зорилго нь юу гэж байна? Яг гэвэл та нар уруу татагдахгүй тул гэж байна. Та нар бие төвчгүй байх юм бол сатан та нарыг бүү уруу татгий. Сатаны уруу таталтанд орохгүй тул та нар энэ харилцаагаа амьд сэргийг байлгаарай гэж байна. Хэрвээ гэр бүлийн эхнэр нөхрийн хооронд бэлгийн харилцааны одоо харилцаа муу байх юм бол эсвэл энэ юусоо байхгүй болох юм бол энэ бол аль нэг талд нь сатаанд уруу татагдах гэр бүлээс гадуур харилцаанд орох эрсдлийг үл таалгах нэг аюултай учраас энд Паул за та нар
тодорхой хугацаагаар тохиролцоод тэр харилцаагаа зогсоосон бол эргээ заавал нийлээрэй гэж. Тэгээд энэ гэр бүлийн бэлгийн харилцааны энэ дутагдлаас ч юм уу энэ нөхцөл байдлаасаа болоод гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх нь байдаг. Гэхдээ бид нар нөгөө энэ ил яригддаг асуудал биш учраас мөнгө шиг ч юм уу те эсвэл нэг өөр асуудлаас гэр бүл ах дүүсийн харилцаанаас болоод үүсэж байгаа юм шиг тийм ил тод байдаггүй учраас хүмүүс мэдээж үнийг нэг яриад байдаггүй. Гэхдээ энэ бол эхнэр нөхрийн хооронд заавал байх ёстой, бас яригдчих ёстой. Тэр хоёрын дунд илэн далангүй байж ёстой харилцаа мөн гэдгийг энэ Паул маш тодорхой хэлж өгч байна. Гол зорилго нь та нар сатаанд уруу татагдахгүй тулд энэ харилцаагаа амьд байлгаарай гэж. За тэгээд энэ та нар нэг нэгнээсээ бүх хол гэж орчуулсан энэ ишлэлийг хэрвээ грекээс нь одоо утгачлаад орчуулъя гэвэл бас ингэж хэлж болно. Та нар ханийхаа хүртэх ёстой зүйлийг нэг нэгэндээ өгөхөөс бүү татгалзаарай гэж. Яг л 3 дугаар ишлэл дээр юу гэж хэллээ? Таны бие хэнийх гэсэн бэ? Таних чинь гэж хэлсэн. Зөвхөн таних биш ээ. Энэ бол нөгөө ханд чинь бас хамааралтай, харьяатай бие махбод. Тэгвэл тэр хүн чинь бас нэг хүртэх ёстой юм байгаа. Авах ёстой юм байгаа. Тэгвэл тэрийг нь өг. Битгий тэрийг нь өгөхөөс татгалз гэж хэлээд байгаа гэсэн. Тийм учраас тодорхой зорилгоор хэрвээ энэ харилцааг зогсоосон бол эргээгээд сэргээгээрэй гэж. За тэгээ эхнэр нөхрийн аль нэг нь нөгөөгийнхөө бэлгийн хэрэгцээг хангаагүйгээс болоод гэр бүлээс гадуур харилцаа үүсдэг аюул бас байдаг. Гэхдээ гэр бүл дотор байгаа энэ харилцаа яагаад муутгахыг гэвэл зөвхөн энэ бэлгийн харилцаа гэдэг зүйл муу байгаас болдог ерөнхийдөө бол биш. Өөр олон зүйлээс хамаардаг. Ердийн хоорондын ойлголцол, зөвшөлтсөл сэтгэл санаагаа ойлгох байдал нь муудсан учраас амьдралын бусад талбар дээр асуудал үүссэн нөхцөл энэ талбар дээр асуудал дагаж орж ирдэг. Тийм үү? Зөвхөн бэлгийн харилцааны асуудлаасаа болоод үүсдэг гэдэг биш. Энэ нь өөр талбаруудтай бас холбоотой байдаг. Тэгээ Паул цааш нь хэлэхдээ хэрвээ болдгсон бол хүн болгоны над шиг байгаасаа гэж Паул хэлж байгаа. Тэрний үг гэхээр гэрлэхгүй байгаасаа. Гэхдээ мэдээж хүн болгонд Бурхан бэлгийг өгсөн гэж хэлж байгаа. Тэрний үг гэхээр нэг хүнд тэгвэл гэрлэх бэлгийг өгсөн байна. Нөгөө хүнд тэгвэл гэрлэхгүй байх гэдэг бэлгийг өгсөн байна. Тэгэхээр эндээс бид нараас ойлгох нь гэрлэхгүй байх сонголтыг хийж байгаа бол энэ бол бас Бурханаас хүлээж авч байгаа бэлэг гэсэн. Тэр хүн өөрөө үнэхээр Бурхан намайг амьдралын маань туршид эзний төлөө 100% өөрийгөө бүрэн зориулаад яв гэсэн дуудлагыг өгч байгаа юм байна гэж ойлгоод би гэрлэхгүй гэдэг шийдвэрийг гаргаж байгаа бол энэ бас Бурханаас өгж байгаа бэлэг, Бурханаас өгж байгаа нэгүсэл. Тэгэхээр энийг бид нар ямар нэгэн гаж юм уу эсвэл ямар нэгэн болохгүй юм энэ хүн амьдралдаа нэг мар дутаад байна гэж бас ойлгож ярьж тэр хүнийг харж болохгүй гэсэн. Хэрвээ тэр хүн Бурхан Паул шиг ингэж дуудсан бол энэ бол Бурханаас өгсөн бэлэг байна. За тэгээд түрүүчийн бүлэг дээр яхантай хэрвээ нийлэх юм бол түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь хоёр нь нэг махбод болно гэж түрүүчийн бүлэг дээр хэлсэн 6 дугаар бүлгийн 16 дээр хэлсэн. Тэгвэл эхнэр нөхрийн хооронд энэ бэлгийн харилцаа бол маш нандин зүйл байна. Өөр бусадтай хуваалцах учиргүй зөвхөн эхнэр нөхрийн хооронд л байх ёстой маш нандин Бурханаас өгсөн бэлэг. Тэгвэл зарим хүн бас ингэж хэлдэг. Би бэлгийн хэрэгцээгээ хангах шаардлагатай байна шүү дээ. Би гэрлээгүй ч гэсэн би энэ бэлгийн хэрэгцээгээ хангамаар байна. Надад хүсэл байна. Би энэ хүсэл тачаалаа яах юм бэ гэж. За тэгвэл бэлгийн харилцаа гэдэг бол галтай адилхан. Галыг бид нар дуртай газараа задгаа замраагүй асааж орхидог үгүй. Тодорхой хүрээ хязгаартай хайрцагын дотор эсвэл чулуунууд тавьж байгаа. Эсвэл бүр 100-нд бид нар хүрээтэй хязгаартай хэмжээтэй юмн дотор галыг асаадаг. Тэгээд тэр гал яг тийм үед ашигтай бидний хоолыг буцлагно эсвэл бид нар дулаацно эсвэл гал тойроо сууно яг тэр үүргээр гүйцэтгэв. Яг үнтэй адилхан бэлгийн харилцаа гэдэг бол яг
Гэр бүл гэдэг энэ хайрцаг хүрээн дотор байх ёстой, эхнэр нөхрийн дунд байх ёстой маш нандин Бурхны бэлэг. Энэ бол гэр бүлийн харилцаан дотор бол балиар заваан зүйл биш. Харин энэ бол Бурхнаас өгсөн бэлэг гэдгийг ойлгох. Тэгээ би залуучуудад бас гэрлэж байгаа одоо гэрлэлтийн зөвлөгөө өгж байгаа хүмүүст би нэг залуучуудад нэг ийм гэрлэлтийг ялангуяа бэлгийн харилцааны тухай ярихдаа онгон байдлын тухай би ярихдаа нэг ийм жишээ өгдөг. Онгон байдал болов та амьдралдаа нэг л удаа нээж өгөх маш нандин бэлэгтэй адилхан. Та амьдралдаа нэг л удаа тэр бэлгийг нээн, хоёр дахь нь нээн, гурав дахь нь нээн гэж байхгүй. Нэг л удаа нээсэн бол нээсэн. Тэгвэл та амьдралдаа нэг л удаа нээх бэлгийг хэн хүнд хамаагүй замын тохиолдлын эсвэл цуг амьдрах үгүн мэдэгдэхгүй тийм хүнд бэлгээ өгмөр байна уу? Эсвэл харин амьдралынхаа туршид зүр сэтгэлээ, амьдралынхаа зорилгоо хуваалцах тийм хүнд энэ хамгийн нандин бэлгээ нэг л удаа нээх бэлгийг өгмөр байна уу гэж би хэлдэг. Энэ бол одоо цэцэг гэж зүйрлэх юм бол та маш нандин гоё цэцэг дэлбэтэй. Харин тэр цэцгийг та ганцхан хүнд л өгнө. Нэг хүнд өгөөл тэгэл дуусчихдаг. Тийм учраас тэр нандин бэлгийг, тэр нандин цэцгийг тасдаж хамаагүй дэлбэгээр нь энэ тэнд тарааж явах уу? Эсвэл би бүхлээр нь бүтнээр нь би зохих ёстой. Би хамгийн хүлээж исэн тэгээд цаашдаа хамтдаа байх хүндээ би тэр цэцгийг өгөх үү гэдгээ сонгоороо бодоорой гэж би хэлдэг. Тийм учраас би бас залуучууд хүүхдүүдийг ч хэлмээр би хэлдэг. За бэлгийн харилцаа гэдэг бол хүссэн үедээ хийдэг тийм зүйл биш ээ. Энэ бол харин хамгийн нандин бэлэг танд байгаа мөнгнөөс ч илүү, нэр хүндээс ч илүү, боловсрлоос ч илүү, юунаас илүү та өөрийнхөө ирээдүйн хандаа өгч чадах хамгийн нандин бэлэг. Та мөнгө цуглуулад олж магадгүй. За мөнгөгүй байсан ч хамаагүй. Та өөр материалын зүйлийг цуглуулад олж өгч болно. Харин онгон байдлыг, онгон зүрхийг тэр бие махбодын хувьд өмнө нь би хинтэй ч нийлээгүй, ойртоогүй гэдэг тэр бэлэг бол ганцхан удаа нээх учиртай тэгээд хамгийн зөв хүндээ очих ёстой бэлэг. Тийм учраас бидний энэ ишлүүдээс ойлгох хамгийн чухал зүйл маань тэгвэл бэлгийн харилцаа гэдэг бол эхнэр нөхрийн харилцаанд байх ёстой Бурханаас өгсөн маш нандин бэлэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд цааш нь 9-р эшлэлдээ Паул ингэж хэлж байна тийм. Хэрвээ чи шатаж байснаас гэрэлсэн дээрээ гэж. Зарим хүмүүс хэрвээ тэр нөгөө түрүүний хэлдгээр би тэгээ бэлгийн хэрэгцээг хангамаар байна шүү дээ. Би яах юм бэ? Би ингэж хүлээгээд авах юм уу? Библийн дагуу бол тийм ээ. Хүлээ, төвч. Хэрвээ төвчж чадахгүй бол юу гэж хэлж байна? Шатчихснаас буюу хүсэл тачаалтчаа барьж чадахгүй байгаа бол юу гэж хэлж байна? Гэрэлсэн дээр гэж. Тэрнээс биш хин нэг үнтэй унт гэж хэлээгүй, хин нэг үнтэй хүслээ хан гэж хэлээгүй, харин гэрэл гэж хэлж байна. Гэрлэхэн тэгвэл энэ бол зүгээр нэг дэлгүүрээс нэг бараа аваад хэрэглээд дуусгадаг зүйл биш. Амьдралдаа би уг нь бол Бурхны хүсэл дизайны дагуу бол нэг л удаа хийгдэх ёстой, нэг л удаа цаашаа ингээд амьдралын туршид үргэлжлэх ёстой хамгийн нандин харилцаа. Тэгвэл тэр харилцааг чи шатаж байснаас гэрэл гэж хэлж байгаа. Гэхдээ гэрэл гэдэг бол маш том хариуцлага үүрэг гэдгийг ойлгоорой гэж. За тэгвэл одоо Паул энд ингээд гэрэлсэн хүмүүсийн хосын хувьд те бэлгийн харилцааны тухай маш тодорхой ойлгомжтой хийж байлаа. За цааш нь Паул 10 дугаар эшлэлдээс эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрэлсэн хүмүүст хандан надаас биш эзнээс тушааж байв. Хэрв тэр салбал дахин гэрлэхгүй байг эсвэл нөхөртөөгөө эвлэрэг нөхөр нь эхнэрээ хайж болохгүй. Харин бусдад нь хандаж эзэн биш би хэлэхэд ах トゥ нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад тэр эмэгтэй өөртөө амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү хай.
Хэрвээ эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад нөхөр нь өөртөө амьдрахыг хүсвэл нөхрөө бүү хай. Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун ажээ. Хэрв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах トゥ болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар амгалан дуудсан юм. Эхнэрээ чи нөхрөө аврах эсхийг яаж мэднэ вэ? Нөхрөө чи эхнэрээ аврах эсхийг яаж мэднэ вэ гэж. За энд итгэгч бус хүнтэй суудсан итгэгч хүний харилцааны тухай ярьж байна тийм. Салах уу, салж болох уу, болохгүй юу? Энэ нөхцөлд яах вэ? Бас л яг ийм асуултыг Паул тавьсан байна. Ийм асуудал нөгөө Коринтын чуулганд гарч ирсэн. Өнөөдөр ч гэсэн бидний дунд ийм асуулт бас хаяа байдаг. Тэгвэл яг энэ дээр нөгөө түрүүчийнхтэй яг адилхан нөхөрт хандаж хэлсэн үгээ дахиад эхнэрт хандаж хэлж байгаа. Яг хоёрыг яг эрт тэгш үзэж байгаа. Тэрнээс биш одоо хуучин гэрийг харах юм бол илүү нөхөр нь жоохон давмгай байдаг. Давмгай илүү эрэхтэй. Нөхөр нь эхнэрээ хайж одоо салж болно гэж хэлчихэд эхнэрийн тал дээр болохоор чимээгүй байна. Харин тэгвэл Паул энэ дээр хэлэхдээ нөхрийн хэлсэн бол эхнэрийн яг адилхан зэрэгцүүлээд хэлж байна. Уг нь Бурхны анхны төлөвлөгөө бол нөгөө гэр бүл нэг удаа бий боллоо, эхнэр нөхөр насан туршдаа хамт амьдрахаар Бурхан гэр бүл гэдэг энэ нэгжийг, энэ тогтолцоог бий болгож өгсөн. Тэгээ гэр бүл гэдэг бол маш чухал тогтолцоо. Гэр бүл хэрвээ байхгүй бол нийгэм гэж байхгүй. Гэр бүл нурах юм бол нийгэм тэр чигээрээ нурж байгаа. Гэр бүл нийгмийн хамгийн жижиг гэхдээ хамгийн чухал нэгж. Бүлийн хамгийн чухал нэгж байна. Хэрвээ гэр бүлүүд нурж эхлэх юм бол нийгэм гажиг болно, нийгэм эрүүл сарвал байхаа болно. Хэрвээ гэр бүл салалт маш их болох юм бол нийгмийн амьдрал дээр маш сонин үзэгдлүүд илүү болно. Нийгэм эрүүл байх нь улам гажуурна гэсэн. Тийм учраас энэ гэр бүл гэдэг зүйлийг бид нар маш чухлаар бодох ёстой. Бид нар энэ тал дээр маш нухацтайгаар шийдвэрээ гаргах ёстой. За тэгвэл Маркийн 15 дээр Есүс дээр очиод хүмүүс хэлдэг те. Гэр бүл салж болох уу? Мөшөө болохоор биднийг салтын бичиг өгөөд явуулчих юм бол салж болно гэсэн штэ гэд хуулийн багш нар Есүсээс асуудаг те. Тэгтэн Есүс юу гэж хэлдэг вүлээ? Зүрхний чинь хадуугаас болж тэр та нарт ийм тушаал өгсөн юм аа. Уг нь бол Бурхны төлөвөө бол хамтд нь нийлүүлснийг хинч бүс салгаагээ гэж хэлсэн. Яг үнтэй адилханаар Бурхны анхны зохиосон нь бол насан турших байх ёстой. Гэтэл янз бүрийн асуудлаас болоод завхаарлаас ч юм уу эсвэл өөр асуудлаасаа болоод гэр бүл салах тохиолдол гардаг гэж. За тэгвэл яг энэ дээр хэрвээ итгэдэггүй нөхөр чинь юм уу эхнэр чинь хамт амьдрья. Бид хоёр зүгээрээ. Би чиний итгэл үнэмшлийг ойлгож байна. Бид хоёр хамтдаа цаашаа үргэлжлээд амьдрнаа гэж байгаа бол юу гэсэн бэ? Бүү сал гэж. Нөхөр нь ч бүү салаг, эхнэр нь ч бүү салаг гэж яг татаад хэлсэн байна. Харин итгэдэггүй хүн би чамтай амьдрахгүй гэж хэрвээ сонголт хийгээд одоо тийм шийдвэр гаргах юм бол салгаа гэж хэлсэн байна. Тэгээ энэ дэр ямар шалтгааны гэдгийг бол яг Паул хэлээгүй. Гэхдээ контекстыг нь одоо энэ хэрвээ хам сэдвийг бид нар харах юм бол за энэ магадгүй хамгийн том асуудал нь итгэл үнэмшлийн асуудал байна. Нэг нь Христэд итгэдэг, нөгөө нь Христэд итгэдэггүй. Хоёр өөр зүйлийг харж амьдарч байгаа, хоёр өөр зүйлийг зорж байгаа учраас санал үзэл бодол амьдралын чиг таарахгүй гэж үзээд хэрвээ итгэдэггүй хүн чинь хэрвээ салмаар байгаа бол салгаа гэж. Харин энэ дээр итгэдэг хүн нь эхлээд шийдвэр гаргах сонголт хий гэж хэлээгүй байгааг анзаарах хэрэгтэй. Итгэдэггүй тал нь би чамтай чадахгүй байна. Битэрийн үзэл бодол нийлэхгүй байна гэвэл зөвшөөрч байгаа. Харин итгэдэг хүн нь эхлээд өөрөө би итгэдэг хүнтэй амьдрахгүй гэдэг зүйлийг энд хэлээгүй гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй. За тэгээд нэгэн сонирхолтой зүйлийг энэ дээр хэлсэн баг. Хэрвээ ийм итгэдэггүй хосын хувьд байсан тийм харилцаа байвал итгэдэггүй тал нь
итгэдэг хүнээрээ дамжуулаад Бурханд хариуцлагатна гэж. 14 дээр байгаа. Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Дахиад яг нөгөө хоёр талыг яг хоёулын адилхан хэлээд байгаа. Энэ дээр ариусгагдсан гэдэг нь тэгвэл юу гэсэн үг вэ? Итгэдэг хүн маань итгэдэг хүнээрээ ханаараа дамжуулаад яаж ариусгагдана? Ариусгагдана гэдэг нь тэгвэл энэ юу вэ? За ариусгах ариун байх гэдэг хэллэг болоод Библиэлд тусгаарлагдсан тодорхой зорилгын төлөө, ялангуяа Бурханд өргөх өргөлийн төлөө ч юм уу, Бурханд өргөх ариун Бурханы өмнө очиход бэлтгэгдсэн, тусгаарлагдсан, зориулагдсан гэдэг утгаар маш их явдаг. Тэгвэл энэ дээр бас их төстэйгээр итгэдэггүй ч гэсэн итгэдэг ханыхаа залбирлаар итгэдэг хүн нь Бурхантай ойр байгаа учраас итгэдэггүй хань нь Бурханд тэгвэл ойрхон болсон байна гэсэн үг. Нэг ясандаа итгэдэг ханыхаа үйлдэлээр, хайраар, үг хэлээр, зам байдлаар нь дамжуулан Бурхан ямар байдгийг бэ гэдэг харах боломжийг олж авсан гэсэн. Тэгвэл итгэдэг хань нь итгэдэггүй ханыхаа өмнө ямар үүрэгтэй байх нь вэ? Бурханыг харуулах үүрэгтэй. Миний итгээд байгаа Бурхан ийм зан чанартай, ийм нэгүүлсэнгүй, ийм өшөөнгүй, ийм агуу Бурхан юм байгаамаа. Би тийм учраас энэ Бурханд итгэдэг юмаа гэдэг амьдралаараа харуулах үүргийг энд ирж байна. Тийм учраас итгэдэггүй хүнтэй хэрвээ суух юм бол эсвэл тэр ийм нөхцөл байгаа бол бидний өмнө ямар үүрэг хариуцлага байна? За би үг хэлээ анзаарч таа шүү, би зам байдлаа харж таа шүү, би амьдралаараа би Бурхныг энэ хүнд харуулах ёстой шүү. Яг л энэ хүнд хамгийн ойроос миний итгэдэг Бурхныг харах боломж бол энэ л байна. Өөр хүний амьдралаас тэгж ойрхон харах боломжгүй. Үг хэлсэн те яг миний зан чанар ямар вэ гэдгийг маш ойроос харах, итгэлийн маань амьдралыг харах боломжийг итгэгч биш хань маань зөвхөн надаас харж байгаа учраас би Бурхны өмнө маш том хариуцлагатай байна гэсэн үг. Тэг хэрвээ нөхөр чинь итгэдэггүй тал нь садяа гэвэл садгээ гэсэн зөвшөөрлийг энэ Паул өгсөн байна. Гэхдээ энэ нь жоохон юм болохоор бол за боди салъя гэдэг шийдвэрээр очиорой гэж хэлээд байгаа биш. Уг нь бол Бурхны хүсэл нь юу вэ? Цугтаа байх, хамтдаа байх, Бурхны нийлүүлснийг хинч бүр салга гэдэг бол хүчнтэй хിവэрэ. Гэхдээ яаж ч та нарын зүрхч нь хэрвээ хатуу болоод чадахгүй бүтэхгүй гэвэл за одоо яа гэх вэ? Уг нь бол Бурхны хүсэл биш. Гэхдээ одоо та нар ингэж шийдэж байгаа бол одоо яах вэ гэдэг үндсгөөс Паул зөвшөөрөд байна. Уг нь бол хамтдаа байх хэрэгтэй. За тэгээд энэ дээр үл итгэгч нөхөр нь итгэрээ ариусгагдана. Тийм бичсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан гэж. За бүр хүүхдүүдэд хүртэлтэй бидний итгэлийн амьдрал маань нөлөөтэй гэсэн. Итгэдэггүй нөхөртөө эсвэл эхнэртээ суусан хүн хүүхдүүдтэй бас Бурхныг харуулах үүрэгтэй гэсэн. Тэхийн бол харин тэд одоо ариун ажээ. Хэрэв үл итгэгч нэгэн салбал салаг, ах トゥ болон эх トゥ нар ийм тохиолдолд боочлол дор байхгүй. Харин ч Бурхан тэднийг амар амгалан дуудсан юм аа гэж. Тэгэхээр дандаа хэрэлдээ, дандаа үзэл бодол нийлэхгүй, итгэл үнэмшлээс ялангуяа болоод таахгүй байгаа бол салгая гэж зөвшөөрсөн байна. Яагаад гэвэл Бурхан биднийг амар амгалан дуудсан юм аа гэж. Тэгээд 16 дугаар эшлэлдэр ийм үгэл байна. Эхнэрээ чи нөхрөө аврах эсхийг яаж мэднэ вэ? Нөгөө талд нь нөхрөө чи эхнэрээ аврах эсхийг яаж мэднэ вэ гэж. За энэ өгүүлбэрээр нэлээд ойлгоход хоёр талтай. Эсрэгээр нь хэлээд байгаа мó, сөргөөр нь хэлээд байгаа мó гэж. Тэр эрдэнэтэд ерөнхийдөө хуваагддаг. Нэг талаа чи нөхрөө аврах одоо бүрэн тийм чиний хувьд тийм баталгаа байхгүй штэ гэж нэг тийм сөргөөр нь хэлж байгаа юм шиг эсвэл нөгөө талд нь чи нөхрөө аврахгүй чиний тэр гэрчлэл, чиний зам байдал, чиний бие яаж авч явж байгаа, яаж амьдарч байгаас чи хараад тэр хүн эзнийг харах бас боломжтой штэ гэдэг
эерэг утгаар бас хэлсэн байх боломжтой. Тэгэхээр хэрвээ та нар ариун библи апп руу ороод харах юм бол энэ дээр хоёр өгүүлбэр дээр хоёулангийн төгсгөл дээр зүйлс тайлбар байж байгаа. Тэгээд нөгөө сөрөг талыг нь зүйл тайлбар дээр бичсэн байж байгаа. Тэгэхээр өмнөөсөө харах юм бол магадгүй Паул үндэж хүн хэн нэгэн хүн өөр нэг хүнийг авраглан гэж баталж чадахгүй. Яг л аврагдан зөвхөн Бурхан. Хүний зүрх сэтгэлийг өөрчлөө, хүний нүдийг нээгээд хүний амьдралыг өөрчилж авардаг нь зөвхөн Бурхан учраас би хамгийн сайнаараа хичээн, би итгэдэггүй нөхөртөө их нэртэй Бурханыг харуулах гэж хамгийн сайнаараа хичээн. Гэхдээ тэр хүн аврагдана гэдэг баталгаа надад байхгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Тийм учраас энийг бид нар аль талаар нь бас ойлгох боломжтой. Гэхдээ Бурханд бас нэгүсэл нь бий. Итгэдэггүй хүнтэй суугаад нөхөр нь юм уу эхнэр нь сүүлд нэлээд хэдэн жилийн дараа Бурханыг олж харсан гэр бүлүүд зөндөө байдаг. Зарим нь бүр 10 жил, 20 жил залбирч ээж дараа нь итгэлээр ирсэн гэр бүл байдаг. Эсвэл бас итгэхгүй байсаар байгаад тусдагч хүмүүс бас бий. Гэхдээ бидний хувьд найдвар байна. Тэр юу вэ гэвэл Бурхан нэгүүлсэн. Хэрвээ бид нар амьдралаараа эзнийгээ харуулж чадах юм бол Бурхан тэр хүний зүрхэнд хүрээд тэр хүнийг өөрлөгөө авчрах бүрэн чадaltaй, бүрэн эрх мэдэлтэй. Тийм учраас бид нар Бурханд хандан залбираад Бурханаас гуйхал хэрэгтэй. Тэгэх юм бол Бурхан бас бидний залбиралд хариулдаг. Би тийм жишээг маш олныг харж ирсэн. Гэхдээ энэ нь анхнаасаа шууд итгэгч биш хүнтэй суух сонголтыг хийгээрэй гэдгийг дэмжих үндэслэл ерөөсөө биш. Итгэгч хүн уг нь бол Библийн дагуу итгэгч хүнтэй суугаарай гэдгийг л Библи хэлдэг. Гэхдээ тэр хүн өөрөө сонгоод шийдээд суусан бол гэхдээ чамд баталгаа байхгүй шүү. Чи өөрөө харин тэнч төрөөд итгэлээсээ алдуураад явах боломжтой шүү. Тийм эрсдэл нь байх шүү гэдгийг Библи хэлж өгч байгаа. За тэгвэл эндээс итгэгч биш хүнтэй суусан хүний гэр бүл бол ер нь нэг тийм жоохон Бурханд л найдаж Бурханы нэгүсэлд итгэхээс одоо өөрийн хувьд бол баталгаа байхгүй гэдгийг ойлгож байна. За цааш нь харъя. 17 дугаар эшлэлээс. Харин хүн бүр эзний хувааж өгснөөр хүн бүрийг Бурхан дуудснаар тэр явгээ. Би бүх чуулганд ийхүү зааварчилдаг. Хослуулсныхаа дараа дуудагдсан уу? Тэр нь хослуулснараа байг. Хослуулаагүй нь дуудагдсан уу? Тэр нь бүү хослуул. Хослуул нь юу ч биш, хослуулахгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм аа. Хүн бүр дуудагдсан дуудлагадаа байг. Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа гүйцэв. Чи чөлөөлөгдөх боломжтой бол түүнийг ашигла. Учир нь боол байхдаа эзэн дотор дуудагдсан нь эзний чөлөөлөгдсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан нь Христийн боол мөн. Та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм аа. Хүмүүсийн боол бүү болгохтон. Ах トゥ нараа хэн юун дотор дуудагдсан түүн дотроо Бурхантай хамт үлдэж. За энэ бас нэг сонирхолтой хэсэг хэлж байгаа. За энэ дотор итгэгч энэ чуулган дотор боол эсвэл чөлөөт эсвэл хослуулсан хослуулаагүй гэдэг ингээд нэг ясандаа Ихуда бус эсвэл нийгмийн гарал үүсэл нь статус нь нэлээд олон янзын тийм хүмүүс хамтдаа байсан ба. Тэгээ тэдний зарим нь за би боол юм чи одоо би боол байхаа болий ч гэх юм уу. Эсвэл би одоо хослуулаагүй байсан чи одоо би хослуулъя гэдэг ч юм уу. И тиймэрхүү яриа хөөрөө гарсан ба. Тэрэнд нь одоо энэ Паул хариулж байгаа. За тэгвэл Паул юу гэж хэлж байна гэвэл хослуулсан байсан бол үүнийг өөрчлөх гэж битгий оролдоо. Хослуулаагүй байгаа бол бүү хослуулж. За тэгээд боол хүнд хэлэхдээ чи боол байх үедээ эзэн дээр ирсэн, нэгсэндээ Иесус итгэсэн бол чи боол биш болох гэж бүр хамаг юмаа зориулаад зүтгэх хэрэггүй. Яг нь боломж нь байгаа бол чи боолоосоо чөлөөлөгдөд нэгсэндээ мөнгө төлбөрийн төлөөд чөлөөт иргэн болох тийм боломж байсан. Ромын үед боол чөлөөт гэсэн хоёр статус маш тодорхой байсан. Чөлөөт статус гэдэг нь болохоор хэн нэгэн хүний өмч биш. Өөрийнхөө шийдвэрийг өөрөө гаргаад өөрийн гэр бүлээ үсгээд ч юм уу зохиогоод ингээ явах бүрэн боломжтой, бүрэн эрхтэй иргэн үнс. Харин боол нь болохоор хэн нэгэн хүний өмч мэдээс. Өөрөө ямар ч ирэхгүй зөвхөн тэр эзний хал өмч юм шиг ямар нэг материал юм шиг
ашиглагддаг, хэрэглэгддэг тийм л одоо маш бага эрх мэдэлтэй тийм эс. За тэгвэл Паулын хэлэхдээ хэрвээ чи боол байгаад боолоосоо солиг өөрчлөгдөж эрх чөлөөтэй болъё гэвэл хэрвээ боломж чинь байгаад тэгвэл ашигла гэж хэлж байгаа. Яагаад вэ гэвэл 23 дугаар эшлэлдэр Есүс та нарыг үнээр худалдаж авсан юм шүү гэж. Есүс биднийг ямар үнээр худалдаж авсан бэ? Христийн амь цусаар бид нар худалдаж авагдсан хүмүүс. Та биднийг Есүс өөр дээрээ авахын тулд өөрийнхөө цусыг урсгаж амийг бидний төлөө зориулсан. Энэ бол бидний төлөө өгсөн үн. Тийм учраас бид нар аль хэдийн маш агуу үнээр төлөгдсөн, золигдсон тийм хүмүүс учраас та нар байгаа нөхцөл байдлаа сэтгэл хангалуун байсан. Тэгээ хамгийн төгсгөлийн тэр 24 дэх эшлэлдэр ямар байхдаа дуудагдсан түүн дотроо бурхантай хамт үлдэж гисэн. За энэ ингээд жоохон ойлгомжгүй юм шиг юу гэж ойлгохын санагдаж магадгүй. Харин энийг хэрвээ арай жоохон өөрөөр хэлье гэвэл бурханд сэтгэл хангалуун бай гэж хэлж гэсэн. Та ямар нөхцөлд байна? Тэр дотроо түүндээ сэтгэл хангалуун байгаарай гэж хэлж байна. Бид нар нийгмийн ямар давхраас гаралтай, ямар яс үндэстэй байна, ямар зүс царайтай байна, хөөрхөн байна уу, царай муутай байна уу? Эсвэл ямар мэдлэг мэрэгжилтэй байна? Цэцэн мэрэгэн байна уу? Эсвэл ямар төрлийн ажил эрхэлж байна уу? Дарга байна уу? Цэвэрлэгч байна уу? Хөгшин байна уу? Залуу байна уу? Ялгаад. Бид нар байгаа нөхцөл байдалтай Бурхны өмнө бүгд адилхан. Тийм учраас Бурханд сэтгэл хангалуун байж сурч байна. Бурхантай хамт үлд гэдэг нь тийм л утгатай. Бурханд сэтгэл хангалуун бай. Тэгвэл эргүүлээд Паулын хэлж байгаас энэ дээр бид нар өөрсдийнхөө амьдрал дээр харах юм бол би хэд хэдэн асуултыг бас өөрсдөө тамиар байна. Та өөрийнхөө нийгмийн гарал үүсэл, ажил мэргэжил, царай зүс, бие махбод хөгшин залуудаа сэтгэл хангалуун байдгүй. Эсвэл та би ингэж дутагдаад байна, надад ийм ч юм хэрэгтэй байна, би тэгмээрч байна гэж өөрсдөх шаардлагагүй зүйлийг өөрсдийн төлөө явуулах юм биш үү? Нөгөө талдаа та бусдыг гарал удмаар нь арай өөрөөр хардаг уу? Хүнийг хамаатан садан, ажил мэргэжил, царай цус, өмссөн хувцас, ажил мэргэжил, оюуны чадвараар нь ялган ханддаг юм биш үү? Тэгвэл Паулын хэлж байгаа нь бид нар Бурхны өмнө бүгд адилхан. Бид нар боолнч бай, чөлөөтөнч бай. Хүний нүдээр харахад царай моотойч бай, царай сайтай ч юм шиг харагдсан бай, хамаагүй. Бид нар бүгдээрээ Бурхны өмнө сэтгэл хангалуун байсан. Яагаад вэ гэвэл тэгвэл хамгийн чухал нь юу вэ гэвэл 19 дугаар эшлэлдэр хэлсэн байна. Бурхны тушаалыг сахих нь илүү чухал юм а гэсэн. Тэр 19-ийг цөмөрө хардаа. Хоцол нь юу ч биш. Хослуулахгүй ч юу ч биш. Харин Бурхны тушаалуудыг сахих нь чухал юм а гэж. Бид нар байгаа байдлаа сэтгэл хангалуун байж Бурхны тушаалуудыг сахих буюу дэлгэрүүлээд хэлбэл Бурхныг таньж мэдээд бүх тушаалыг нь дагаад Бурханд сэтгэл хангалуун байж сурах нь би нийгмийн ямар статустай, ямар гарал үүсэлтэй, ямар ястай үндэстэй байснаас хамаагүй л чухал. Тийм учраас миний эндээс хэлэх 3 дахь зүйл юу вэ гэвэл бид Бурханд сэтгэл хангалуун байж сурья. Би өөрийнхөө гарал үүсэл заримдаа бид нар Монгол гэдгээр омгшдаг хүн байж магадгүй, заримдаа магадгүй Монгол хүн байхаас эцэн бэ гэж бодогдож магадгүй. Эсвэл би яа ийм ч юмар дутагдаад байна, надад ийм ч юм хэцүү байна, тэр хүнийг харахаар тэр хүн илүү байгаад байна, надад байхгүй байна. Эсвэл бусдыг хараад атаархдаг. Тэгвэл бид нар сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй байна. Бурханд сэтгэл хангалуун хүн бол өөрийнхөө үн цэнийг мэддэг. Өөрийн үн цэн гэвэл юу вэ? Түрүүний хэлдэг Христ миний төлөө амиа өгсөн. Би тийм үнэтэй. Би тийм үн цэнтэй хүн шүү дээ гэдгийг мэддэг хүн бол Бурханд хангалуун байна гэсэн.
Тэгээ бусдын төлөө амиа зориулаад өөрийнхөө амийг алддаг тийм харамслалтай тохиолдол байдаг те. Гал, ус, байгалийн аюулаас хэн нэгнийг аврах гэж байгаад өөрийнхөө амийг алддаг харамслалтай тохиолдол байдаг. Тэгвэл Есүс Христ бидний төлөө бүр зоригтойгоор энэ дэлхий дээр ирээд чи үн цэнтэй учраас би чиний төлөө өөрийнхөө амийг өгье гэд Есүс бидний төлөө амиа өгсөн. Тийм үнээр бид нар худалдаж авсан учраас бид нар өөрсдийнхөө үн цэнийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл Бурхан сэтгэл хангалуун хүн бол бусдаар тоолох гэж нэг хөөцөлтөд идэггүй. Бусдыг ч бас ялгаж харьцдаггүй. Харин бусдад илүү зөөлөн ханддаг. Бусдыг шүүдэггүй. Бусдад атаархдаггүй. Бусдыг дандаа муучилдаггүй. Харин ч бусдыг урамшуулдаг, магтдаг, илүү эргээр хүнийг хардаг хүн Бурханд сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө үн цэнийг Есүс миний төлөө амиа өгсөн учраас би тийм үн цэнтэй гэдгийг мэдж байгаа учраас Бурханд сэтгэл хангалуун. Хүнээс үнэлгээ хайдаггүй, хүнээс өөрийнхөө үнийг дээш нь гаргахын тулд бусдыг доош нь хийх шаардлагагүй байдаг. Тэгвэл бүгдээрээ эндээс сурах зүйл нь Бурханыг таньж мэдэн Бурханы тушаалуудыг дагаж Бурханд сэтгэл хангалуун байж сурья. Яагаад гэвэл Есүс миний төлөө амиа өгсөн. Би агуу үнээр худалдаж авагдсан учраас би бол үн цэнтэй. Тийм учраас Бурханд цөмөрөө сэтгэл хангалуун байна. За тэгээ 3 хэлсэн зүйлээ би эргээд сануулъя. Эхнийх нь юу вэ? Паулын энэ хэсгээс харахад бэлгийн харилцаа бол эхнэр нөхрийн харилцаанд дунд өгөгдсөн Бурханы онцгой нандин бэлэг. Хоёрдугаарт нь итгэгч бус хүнтэй амьдрна гэдэг бол Бурханы нэгүслэл Бурханы хүчээр амьдрах шаардлагатай. Гуравдугаарт нь Бурханд сэтгэл хангалуун байж Бурханыг таньж мэдэн амьдрах нь би нийгэмдээ ямар статустай байхаас хамаагүй илүү чухал зүйл. За бид хамтдаа залбирая. Эзэн Бурхан минь танд бид нар баярлалаа. Тэгээ та биднийг агуу үнээр Христийн ам цусаар та биднийг зорж төлж авсан танд баярлалаа эзэн минь. Тэгээ бид нар өөрсдийнхөө байгаа байдлаа сэтгэл хангалуун байж танаас өөрсдийнхөө үн цэнийг олж авч танаас өөрсдийнхөө хэн бэ гэдгээ олж харахад та бидэнд илүү их туслаач гэж гоё. Тэгээд эзэн минь таныг таньж мэдэн таны үг тушаалыг дагаж тань сэтгэл хангалуун амьдрахад эзэн минь энэ байгаа гэр бүл болгон та үгээ хэлээч, гэр бүл болгон та өөрчлөлтийг авчираач. Ялангуяа тэр бэлгийн дотн харилцаанд эзэн минь өөрчлөлт авчрах таны нэгүсэл тэнд хэрэгтэй байгаа бол та хүрээч эзэн минь та өөрчлөлтийг авчираач гэж гоё. Есүс эзэн минь та усанхээр итгэгч биш хүнтэй сууж байгаа амьдарч байгаа хүмүүсийн хувьд та нэгүслээ өгөөч. Эзэн минь таныг амьдралаараа гэрэлтүүлж харуулж миний итгэдэг Бурхан бол ийм Бурхан юм байгаамаа. Тийм учраас би ингэж их хайрлаг, ингэж их хүндэлдэг юмаа гэдгээ харуулж амьдрахад та тийм хүмүүст та туслаач гэж гоё. Эзэн минь тэгээ бид нар өөрсдийнхөө байгаа байдлаа сэтгэл хангалуун байж танаас өгдөг тэр үн цэнийг ойлгож ухаарч танд сэтгэл хангалуун амьдрах сурахад та бидэнд туслаарай гэж гоё. Тэгээд эзэн минь та бидэнд үгээ айлаач, та биднийг өөрчлөөж, синхруулж, ятгаж өгөөрэй. Тэгээд эзэн минь гэр бүл гэдэг энэ нандин тогтолцоог та хүн төрлөختөнд өгсөн баярлалаа эзэн минь. Тэгээд энэ нандин тогтолцоог эзэн минь монголчуудын дунд, монгол нийгэмд монголчууд хаагасайгүй амьдарч байна. Тэр газар болгонд нь эзэн минь та хадгалж өгөөч. Гэр бүлүүдийг та сэргээж өгөөч. Нурсан гэр бүлүүдийг та босгож өгөөч. Эвдэрсэн харилцаануудыг та эдгэж өгөөч гэж гоё. Есүс эзэн минь тэгээд таны нэгүсэл өршөөл харийг би Есүсийн нэрээр гуяа. Амен. Амен.